За цаашлаа бол цахим мөрөөдөө тоглоомыг тоглох, зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх. За буюу нөгөө агент гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Олон 110 агент ажиллаад дундаас нь 2-3% шимтгэл авч нэг юм ашиг олдог хэсэг ийм агентууд байна. Тэр агентуудыг бид нар хуулинд зуучлалын үйл ажиллагааг явуулах, мөн одоо цахим мөрөөдөө тоглоомыг бүх төрлийн хэлбэрээр сурталчлах. Буюу одоо хувцсан дээрээ логог нь тавьдаг. За янз бүрийн зүйлийг ивент итгэдэг, тоглохыг урайлдаг. Энэ үйлдэлүүдийг бүхэлд нь одоо хоригдж байна гэсэн үг. Ингээ бүхэлд нь хоригдсноороо Монгол улс бол цаашдаа цахим мөрөөдөө тоглоом, төлбөр таавар, энэ бооцоо тоглоомын үйл ажиллагааг бүхэлд нь хоригдж байна гэсэн үг. За энэ хууль батлагдсантай холбогдуулаад бид нэр технологийн хувьд одоо бэлэн байдлыг хангах ёстой. Яг өнөөдрийн байдлаар бол хууль батлагдсанараа хууль хяналтын байгууллагууд, банк санхүүгийн байгууллагууд бол энэ мөрөөдөө тоглоомын үйлдэл дээр юм хязгаарлалт хийх болцоо бол бүрдэж байна. Ингэснээр шууд одоо 60%-аар буурна гэдгийг бол хууль хяналтын байгууллагыг хэлсэн. За мөн дээрээс нь бид нэр технологийн хувьд бүрэн бүтэн байдлыг одоо хангуулж чадах юм бол цаашдаа одоо нөгөө VPN ашигладаг ч юм уу одоо юм хууль бус одоо аргаар хэрвээ тоглох юм оролдлогуудыг хийвэл зохион байгуулах юм бол зуужлах юм бол сурталчлах юм бол түүнийг илрүүлэх, илрүүлсэн тохиолдолд эрүүгийн хуулиар, зөрчлийн хуулиар хуулийн хариуцлага тооцох шаардлагатай. Тэгэхээр манай улсад бол яг өнөөдөр бол энэ мөрөөдөө тоглоомыг тоглоход бэлэн бол биш байна. Тийм учраас олон айл өрхийн амьдрал ахуйг одоо хүнд байдалд оруулж байгаа энэ үйлдэлээс бол Монголын ард түмэн татгалзах ёстой. Тэгээ одоо энэ хууль батлагдсан энэ процессын явцад бол маш олон хүмүүс бол гомдол саналаа илэрхийлсэн. Ер нь одоо барыг цахим мөрөөдөө тоглоомонд хохироогүй хүн байхгүй болчлоо шүү дээ. Та бидний одоо гэр бүл, өр хүүхэд, хамаатан садаа, ах トゥ найз нөхдийн дунд заавал нэг хүн энэ цахим мөрөөдөө тоглоомыг тоглодог. За түүнээсээ болж одоо байр саваа зардаг. Одоо маш ихээр хохирдог. Тэгээд жилд 500 сая доллар буюу 1.7 их найд гарцсан гэсэн. Гэтэл 2 сарын хугацаанд одоо гарсан зардалчин гэхэд бараг 50 гаруй сая доллар гэдэг ингээд сүлжээгийн шууд тэгээд боломж яг техникийн хувьд байгаа юм. Яг одоо өнгөрсөн хугацаанд яг ямар асуудал үүсэжсэн бэ гэхээр зөвшөөрлийн хуулийн дээр төлбөр таавар нөгөө бооцоо тоглоомын үйл ажиллагаа эрхлэх хоёр төрлийн тусгай зөвшөөрлийг хууль зүйн дотоод хэргийн яам олгодог байсан. Хууль зүйн дотоод хэргийн яам олгодог энэ зохицуултыг хийж яхад тухайн үед зөвшөөрлийн хуулийг ажлын хэсэг ахалж исэн хас суурин гаав гишүүн энэ одоо зөвшөөрлүүдийг олгохдоо заавал одоо бие даасан хуулийг нь гаргаад шаардлагуудыг нь тавиад тэгж байж одоо олгоно шүү гэдэг юм шаардлагыг тавьж ирсэн. Гэтэл нэгэн зөвшөөрлийн хуулийн дээр та нар тусгай зөвшөөрөл олго гэдэг хуулийг хуульчилчаад яагаад олохгүй байгаа юм бэ гэдэг асуудлаар шүүхэд хандаад энэ нь явсаар байгаа дээд шүүхтэр ялаад тэгэнгүүт зөвшөөрөл олгогдсон. Тэгээд одоо яадаг вэ гэхээр бид нар зөвхөн бооцоо тоглоом тоглуулж байгаа. Энэ бол цахим мөрөөдөө тоглоом биш гэж тайлбарлаад байдаг. Юу вэ гэхээр бооцоо тоглоом төлбөр тааврын цаана цахим мөрөөдөө тоглоомын хэв шинж агуулсан үйлдэлүүдийг үүний дор халахвчилж зохион байгуулдаг үйлдэлүүд ингээд байдаг. Тэгээ одоо бол бүхэлд нь хоригдж байна гэсэн үг. Энэ нөгөө морин тойроод казино хоёроо нэгтгэсэн үү шууд тусна. Одоо бол яг энэ удаагийн хуулиар бүгдийг нь бүхэлд нь хоригдж байна. Тэгээ ер нь хууль зүйн байнгын хороо сайн зориг гишүүн ажлын хэсэг ахлаад эхлээд бүхэлд нь хориглоё. Цаашдаа морин тойруулга дээр ч юм уу одоо лото дээр ч юм уу төлбөр таавар дээр ч юм уу хэрвээ спорт дээр одоо хэрвээ зөвшөөрөл олгоно гэвэл бие даасан хуультай болгоно. Олон улсын стандартуудыг нь тавина, шаардлагуудыг нь тавина. Энэ процессыг нь бүрэн хуульчилж хийхгүй бол одоо ингээд нээлттэйгээр зөвшөөрөл үлдээчихээр бид нар спорт төлбөр таавар эрхлээд байж та ард нь одоо мөрөөдөө тоглоомын хэв шинж агуулсан үйлдэл яваалга байхгүй. Тэгэхээр эхлээ бүхэлд нь хориглоё. Сайн зориг гишүүний одоо ажиллаж байгаа энэ хуулийн дагуу бол цаашдаа спорт төлбөр таавар лото энтриг энэ ангиллыг нь тодорхой болгоод бие даасан хуулийг нь гаргаж явахгүй бол яг өнгөрсөн хугацааны алдаа гарнаа. Тийм учраас иргэдийн санал ч гэсэн ер нь энэ одоо мөрөөдөө тоглоом бүхэлд нь хориглооч гэдэг ийм саналыг гаргасан дээр одоо бид нар одоо шийдвэр гаргасан.